За бүгд сайн байцгаана уу? Семестр дуслаа тий. Сайхан байна уу? Юу лээ? Ухаалтын 7 хоногийн нөлөө, гимслийн 7 хоногийн нөлөө. Ямар ч тач биднес нэг том давааг давлаа. Та энэ давааг дуусгаж чадсан таны сагнал. Харин дуусгацаадаг маш олон хүмүүс жилийн төлөө авсан. Гэхдээ та дуусглаа тийм ээ. Магадгүй энэ семестрийн хугацаанд та олон удаа явмааргүй байсан, хиймээргүй байсан, хаяа өвсдөө гэж худлаа чөлөө авмаар байсан. Тийм үеийг танаас туулсан. Тэгтэл та даван туллаа. Тиймээс хажууд байгаа хүндээ цадсан сууг хэлчих. Гэхдээ сайн дуусгах нь бол дахиад 2-7 хоног байгаа. Хамтаа Ижикэл номын 11-р бүлгийн 14-өөс 25 дахь эшлэгийг хамтгаа үзье. Ижикэл номын 11-р бүлэг 14-р эшлээс. Маань суулган залбирлын цуглаанд Ижикэл номыг судалж байгаа. Тэгээд нэг залбирлын цуглаанд сууж байгаа эзэн энэ үгээ дамжуулаад миний сэтгэлийг хөдөлгсөн. Тиймээс би та бүхэнд хуваалцаж байна. Ижикэл номын 11-р бүлгийн 14-р эшлээс. За хамт уншъя. Тэгэхэд эзний үг надад ээж хүний хүү, ах дүү, хамаатан, цамтай хамт чөлөөлөгчд Израилийн бүхэл гээхэн тухайд Израилийн осон цугцад эзнээс хол явах тун энэ газар нь бидэнд эзэмсэл болгон өгөгдсөн гэлээ. Тиймээс эзэн бухан ингэж айлдаж байна. Би тэднийг алс хол үндэстнүүдийн дунд шилжүүлж улсуудын дунд таасан боловч оцон улсад нь би түүх хугацаанд тэдний төлөө аавн газар нь болж байсан. Тиймээс эзэн бухан ингэж айлдаж байна. Би тааныг ад хүмүүдээс сулуулж таагч нутгуудаас нь тааныг буцаан авчаад Израилийн нутгийг танад өгнө. Тэнд их цагт ой гутам хамаг юм. Хамаг жигсвийг тэднээс зайлуулахдаа би тэдэнд ганц зүхийг өгч тэдний дотор шин сүнсийг тавина. Махбодоос нь цулган зүхийг нь авч тэдэнд махан зүхийг нь би өгнө. Тэд миний зайлгуудын дотор явж тогтоодуудын минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд миний ард түмэн би тэдний бухтан болно. Харин ой гутам жигсвэт хүмүүсийн аас зүрхэндээ хөдлөгдөх хүмүүсийн замлыг нь би толгойд нь буулгана гэж эзэн бухан тунхаглаж байна. Тэгээд Кербод далавцаа дэлгэхэд дугуйнууд нь тэдэнтэй хамт байсан бөгөөд Израилийн бухны цог завхлан дээр нь эгэлдэв. Эзний цог завхлан хотын дундаас хөөн гач хотын зүүн талд буй уулан дээр тогтов. Эзний сүнс намайг өгөж бухны сүнсээ үзэгдэх дотор намайг хальдаад чөлөгчтэй авчалаа. Тиймээс миний үдсэн үзэгдэл намайг охив. Даан эзэн надад үзүүлсэн бүгдийг би чөлөгчдөд өгүүлв. Амен. Хамтаа эзний өмнө залбирцгаая. Эхэзмэн таны үгийг ойлгоход мань туслаач. Таны үгийг амьдралдаа эргцүүлэн бодож, тунгааж бистаж, дуулууртай байхад мань туслаач. Аавн сүнс та бидэнтэй хамт байж. Хүний нэг болгонд эзэн та үгээ айлтгуултгай. Есүсний нэрээр чана. Амен. Энэ майк аял хүнгэнээд ах юм. Би хоолойг танихгүй болчиход ах юм. За, Ижикэл ном маань Ижикэл гэдэг эсвэлжүүлэгч маань хизээ зөвлөж байгаа гэхээр манай энэ өмнөх 591 оны үед эсвэлжүүлж байгаа. Яг энэ үйл явдлаас нэг 5 жилийн өмнө Небухаднецар хаан Иерусалимд хүчээд зарим хэсэг бүлэг хүмүүсийг аваад чөллөгт аваа явуулсан байна. Тэгээд Ижикэл яаж байгаа гэхээр чөллөгт явсан. Вавилоны чөллөгт явсан байна. Тэгээд Вавилоны чөллөгт очиод нэг 5 жил орчим болсон
байсан чинь эзний сүнс ижгээл гэдэг эсрэг сүнслэгчтэй хүзээд түүнийг өөрийнхөө сүнсэн дотор хөтлөөд Иерусалимд авчирсан. Иерусалимд авчиад Иерусалимийн нөхцөл байдлуудыг хаалж байгаа. За юуны аавны төвлөг хэлэхдээ эзний сүнс намайг өгж эзний өргөний зүүн хаалганд авчиргад 25 хүн тэнд байлаа. Тэдний дунд Ажрын хүү Язана, Бенанагийн хүү Пилатай нар байж байлаа гэж хэлж байгаа. Эзний сүнс нэгсэндөө цөллөгдсөн Ижкэлийг сүнс дотор хөтлөн дагуулад Иерусалимд авчирсан. Нөхцөл байдлыг хаалж байгаа байхгүй юу? Тэгээд Иерусалимд байгаа хүмүүс өөрсдөө үлдгэсэд гэж тооцсон. Тэд үлдсэн. Хүмүүс цөллөгд яваад зарим нь үлдсэн. Тиймээс тэд үлдсэн хүмүүс нь юу гэж бодсон бэхэ? Бид бол махтай тогоон дотор байгаа гэж. Бид бол мах. Иерусалим бол тогоо. Тэгээд бид махтай тогоон дотор байгаа. Бид аюулгүй. Бид ивэгдсэн. Бид эзнээс сайныг авсан. Тэд муу асан учраас цөллөгдөө явсан. Бид сайн учраас үлдсэн гэж аав нэг бүлгийн эхний хэсэгт нь өгүүлж байгаа. Байсан байх цаг нь болоогүй. Энэ хот бол тогоо. Бид бол мах хэмээн аав нэгийн 3 дахь эсэлтэд өгүүлсэн. Нэггүй бол тэд юу гэж бодсон бэхэ? Бид бол эзнээс ивэлийг авчлаа. Тэд бол муудаа явчлаа. Үлдсэн бид бол эзний ивэлийг авсан. Яагаад гэвэл Иерусалим минь байна. Сүм минь байна. Эзний осгоо бидэнтэй хамт байна. Ижгэл ном ерөөдөө эхнээс ахвал яг энэ тухай өгүүлж байгаа. Баян тэд тэгж хэлжсэн. Тэгээд бид аюулгүй. Бид хангагдсан, ивэгцсэн. Тэгээд сохосон бүс завсаг гэх чинь нөгөө нэг цөллөгт хүмүүс явсан чинь хасаа масаа байсан байсан үлдчихэж байгаа шүү дээ. Тэдэнд оод эзэн сууц хачсан. Тэгээ өөрсдөө бид бол ивэгцсэн хүмүүс гэж бодсон. Гэтэл эзэн бохон юу хэлсэн бэхэ? Би наад тогооноос нь та хэдийг гарах болно. Би таамсыг Ижгэл номын тусад би таамсыг цөллөгт явуулах болно. Таамсыг бодож байгаа шиг таамс нэг ивэгцэнтэй. Таамс мундагта, таамс сайндаа үлдээд байгаа юм шиг Ижгэл ном өгүүлдэг. За энэ бидний амьдралдсан их эзний сахилгажуулалт, дасгалжуулалт янзын нөхцөл байдлууд донд хөтлөгддөг. Тийм ээ? Хаяа яг юу болоод байгааг нь би ойлгохгүй байгаа. Тэгээ бид бас нэг гой жишээ хэлдэг шүү дээ. Би чөлийн замаа яваад байна гэл тий. Би үнэхээр чөлийн замаа би яг яваад байна уу? Таны амьдралдсан одоодсон айгүй олон асуултын тэмдэгтэй зүйлүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Эзэн минь яагаад энэ зүйл болоод байгаа юм? Яагаад над байхгүй байгаа юм? Яагаад над өгөхдөггүй байгаа юм? Яагаад эзэн минь би тань найдаад байхад нь юм болохгүй байгаа юм гэсэн асуултууд танд байгаа. Хүмүүсийн амьдралд ийм асуултууд байдаг. Тэгээ биднээс өөрсдөндийг зөвтгөдөг бас хэлдэг зүйлүүд маань эзэн надтай хамт байгаа. Эзний цуулган байгаа. Эзэнтийгээ дагах юм бол бүх юм сайхан болноо. Үнэн. Тэгээ бид бас Ом номын 8 дугаар бүлгийн 28 дугаар эшлэгийг хэлдэг тий. Эзний хайрлагсан түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолж байгаа бүх зүйл нь тэдний сайнны төлөө ажилладаг. Аамен. Гайхалтай тийм ээ? Гайхалтай амлалт. Гэтэ тэр сайнны төлөө ажиллахын тулд заримдаа эзний сахилгажуулалт бидэндээ үүсдэг. Тэр сайн гэдгийг биднээс явахдаа асуудалгүй хижээцэг хичүү зүйлд нөхцөл байдлаа явахгүй мэд төсөөлдөг. Гэтэл тэр бүх сайнны төлөө ажиллаж байгаа заримдаа биднийг сахилгажуулалт хөдөлдөг. Евэ номын 12 дугаар бүлгийн 5 дахь эшлээс хамтдаа уншъя. 4 дахь эшлээс нь уншъя. Евэ номын 12 дугаар бүлгийн 4 дахь эшлээс. Нүглийн эсрэг тэмцэлдээ цус усгах хүртэл та нар хаахан эсэгүүцээгүй байгаа. Та нарт хөвгүүцгээ хандсан тэхүү синхролыг та нар мартжээ. Эзний сахилгажуулалтыг бүх хөнгөн үз хүмүн хийж самааг зэмлэх үед сэтгэлээ бүүн. Учир нь хайлдаг хүнээ эзэн сахилгажуулдаг, хүлээн авдаг хүү болгоноо тэр дасуулдаг гэсэн байдаг. Тааны дэвсдэгсэн сахилга баттай байхын тулд юм.
Бухны хөвгүцгээ танастай хайсдаг. Учир нь ичгэн сахилгажуулдаггүй хүү хаана вэ вэ? Бүгдөө хүссэн сахилах танаст үгүй бол таны хөвгүүд нь бус хань утас ижээ. Бидний сахилгажуулдаг махбодын ичгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгч тусмаа бид сүнсний ичиг цахигдан амьдах нь үлэмжтэй босуу гэж. Тэгэхээр эзэн биднийг сахилгажуулдаг гэсэн. Гэтэ бид сахилгажуултыг ойлгодгүй. За амьдаа эзлэмд үлцдэг хүмүүс юу гэж сэтгэж найдаж байгаа хэ? Би сэтгэл аваагүй. Тиймээс эзнээс ивэгдсэн, би үлдсэн. Эзлэмийн сүм байна. Эзний гений авда энд байна. Эзлэмийн сүм, эзний осгоо бидэнтэй хамт байгаа цагт бид бол Бухны талд гэж итгэсэн. Гэтэ тэдний зүв байгаагүй. Ичгэл омыг хаах юм бол тэдний зүв байгаагүй. Тэд эзний юу хийж байгааг ойлгоогүй. Тэр бай та юу хэлсэн бэхэ? Таансын хотоос гарах болно. Харин таанс хэлээд байгаа хотдох мах гэдэг чинь таансын алсан хүмүүстэй гэж эзэн хэлж байгаа. Таанс ёс бусыг үлдсэн шүү дээ. Таны таансын содох бус байдлаас ч болоод өгсөн хүмүүсийн тэг үхтэл нь энэ хотдох мах нь аахгүй юу? Энэ тогоо гэж итгэж таанс тогоон дотох мах гэж өөрсдөө төсөлж байгаа бол үгүйс үү гэж хэлж байгаа. Ижгэлээ дэмжүүлж. Тэгээд эзэн бохон би таансыг эндээс цөлөх болно гэж хэлж байгаа. Энэхүү эсвэлэг нь яг энэ үйл явдлаас дахиад нэг 5 жилийн дараа 500-800 онд би бодит үйл явдал болсон. Небуаднецар дахиж үжээд Иерусалимийн сүмийг сүтгсэн. Израильчууд эзэн тэдний чөлөөлөлтөй явуулсныг ойлгоогүй. Яг гэвэл тухайн үед хоёр улс хоорондоо тулалдаад, дайдаад тэдний цэгүүд нь тулалдчих үед хэд юу ч итгэдэг юм бэ? Аль Бухан нь илүү хүчтэй тал нь ялна гэж. Израилийн Бухан хүчтэй бол Израиль ялах болно гэж итгэж байгаа. Гэтэл Израильчууд чөлөөлөлт явуулсан. Нэгсэндээ Израилийн Бухан Вавилоны Буханд ялагдсан. Ялагдсан. Тэгээ ялагдсан учраас Израильчууд чөлөөлөлт явуулсан байна. Тиймээс нөхцөл байдал хоёр зүйл байгаа. Чөлөөлөлт явсан нь өөрсдөө юу гэж бодож байгаа вэ? Бидний Бухан ялагдсан. Бидний Бухан ялагдсан. Бид Буханаа хаягдсан, орхигдсон. Бид бол чөлөөлөлт явсан гэж. Эзний осгоо бидэнтэй хамт байхгүй. Бид үндэснүүдийн дунд хинч хөвсөлсөн. Харин Иерусалимд үлдсэн нь болохоор Иерусалимын сүм бидэнд байна. Тиймээс бид бол үлдгэсэд бид ивэгдсэн. Тэр байтга юу хэлсэн бэ? 14 дугаар эшлэлээс харах юм бол эзний үг надад хүний хүү ах トゥ хамаатан цамтай хамт чөлөөлөгчдөд Израилийн бүхэл хийхний тухайд Иерусалимын оршин суугчид нь эзнээс хол явах тун энэ газар бидэнд эзэмсэл болгон өгөгдсөн гэж гэлээ гэж. Тэд нэгсэндээ сохосон биш завсаг биз гэж юм өмтэй болцлоо гэж утсан. Чөлөөлөлт явсан хүмүүсийн сайхан хашаа байсныг нь авсан, эд хөнгийг нь авсан, тэд үлдсэн учраас тэнцээ өөрсдөө дэглэмийг тогтоосон. Тэгээд хүснээ сайхан амьдрах гэж хичээсэн. Хан чөлөөлөлт явагчд нь эзний хаягдсан, орхигдсон Израилийн Бухан ялагдсан гэж бодогдож байна. Хан эзэн Буханы хувьд төлөвлөгөө нь ондоо байсан. Бодол нь ондоо байсан. Тиймээс эзэн Бухан ингэж айлдаж байна. Би тэнийг галс хол үндэстнүүдийн дунд шилжүүлж улсуудын дунд таасан боловч очин улсад нь би төрөх хугацаанд тэдний төлөө аавн газар нь болсон юм аа гэж. Би тэднийг явуулсан. Би тэднийг явуулсан. Тэгээд тэд Израиль үндэстэн боолцлогдоод чөлөөлөгд очсон.
тэд ямар ч найдваргүй болсон, Бурханаасаа болоо бүх зүйлээс холдсон. Тэднээс итгэл үнэмшлийн түмэн Иерусалимд байсан. Гэхдээ тэд аль хэдийн цөллөгт явцсан. Харин Бурхан тэдэндээ очсон. Бурхан тэдэндээ очихоо шийдсэн. Цөллөгт байгаа ард түмэндээ очихоо шийдсэн. Тэдний дунд байхаа шийдсэн. Гэхдээ Иерусалимд байгаа хүмүүс бол ийм юм болно гэж төсөөлөөгүй, бодоогүй. Тиймээс эзэн Бурхан ингэж альдаж байна. Би тааныг ард түмнүүдийн дундаас цуглуулж таагсан нутгуудаас нь би буцаан авчиад Иерусалимийн нутгийг танд өгнө. Тэгээд тэд их цагт ой готом хамаг жирсвэгтэн тэднээс зайлуулахдаа би тэдний ганц үхийг өгч тэдний дотор шин сүнсийг тавина. Махбодоос нь чулам зүхийг нь авч тэдэнд махан зүхийг нь өгнө гэж. Эзний сахилгацуулалтын зорилго нь болохоор тэдний дотор цойсон зүйлийг хийхийг хүссэн. Эзний сахилгацуулалтын зорилго нь тэдний хатуусан чулам зүхийг нь авч тэдэнд махан зүхийг өгөхийг хүссэн. Эзэн сахилгацуулалтаа хийхдээ тэдэнд тодорхой зорилгын дагуу тэднийг чөлөөлөө явуулсан. Гэхдээ Израилийн ард түмэн эзэн юу хийгээд байгааг ойлгоогүй. Чөлөөлөлт явсан ч үлдсэн ч ойлгоогүй. Эзэн тэдний дотор юу хийгээд яагаад тэднийг ард түмнүүдийн дунд чөлөөлөлт явуулсныг ойлгоогүй. Бас эзэн энэ ч юу хэлж байгаа вэ? Би тэднийг явуулсан. Бас би тэднийг буцаад цуглуулах болно. Тэгээ буцаад Израилийн газар нутгийг тэдэнд өгөх болно гэж хэлж байгаа. Гэтэ чөлөөлөлт байгаа. Яг тэр нэг сахилгацуулалтын дунд байгаа тэр ард түмэн эзний юу хийгээд байгааг ойлгохгүй байна. Яагаад энэ болоод байгаа? Тэгээ эзэн тэдэнд маш тодорхойгоо юу хэлсэн бэхэ? Энэ бүгд нь ичтэй таансын хатуу зүхийг махан зүх болгохын тулд. Тэгэд таан миний ард түмэн би таансан Бурхан байхын тулд үүнийг хийж нэ гэж хэлсэн. Өнөөдөр бид эзэнтэйгээ хамт алхаж байна. Эзэн таны амьдралд юу хийж байгааг та ойлгож байгаа юу? Эзэн таны амьдралд тавьж байгаа сахилгацуултыг та ойлгож байгаа юу? Яагаад энэ замаар туулаад байгаа та ойлгож байгаа юу? За энэ бид зүгээр зогсоод бодох ёстой юм шиг. Эзэн минь та яг миний амьдралд яг юу хийх юм бэ? Тэд таамагласан, бодсон, тэд ухаалаг байсан. Тэгээд тэд дүгнэлтүүдийг гаргасан. Гэхдээ эзний осхуу Иерусалимын сүмээс авагдаад энэ 23 дахь эшлээс эзний цог зовлон хотоос дээс авагдаад зүүн талын ууланд чидэн ууланд тогтоод тэгээд эзний сүнс Изекелийг халдаад буюу Вавилон руу аваад явж байгаа. Чөлөөлөгдсөн хүмүүс аваад явж байгаа. Эзний осхоо нэгсэндээ Иерусалимаас салаад чөлөөлөгд байгаа ард түмэн рүү явж байгаа. Чөлөөлөгд байгаа ард түмэн өөрсдөө ялагдсан гэж утсан, хаягдсан гэж утсан, боолцлогдсон гэж утсан. Гэхдээ тэдний тэр боолцлол, тэдний тэр чөлөөлөг нь үнэндээ эзний сайн хүсэл байсан. Яг л нөгөө Номын 8-д хэлсэн түүний дуудагдсан, хайрлагдсан хүмүүс тохиолдол бүхий зүйл нь эцэстээ тэдний сайн төлөө ажилладаг гэсэн эслийн биелэл нь байсан. Чөлөөлөгдсөн эзэн тэднийг анхаарал тавьж байсан. Чөлөөлөгд байхад нь тэдэндээ эзэн өөрхөн осхог аваад очив. Эзэн зүгээр Иерусалимын сүмээс хамааралтай байгаагүй. Эзний осхог зөвхөн Иерусалимын сүмд байгаагүй. Харин эзний осхог чөлөөлөгд байгаа ард түмнийхээ дунд байсан. Гэтэ тэд чөлөөлөгд байгаа ард түмэн гижиж эзний осхог тэдний дунд байгаа гэж ойлгоогүй. Тэдний бодол, тэдний сэтгэхүйн ялагдсан. Эзнээсээ хаягдсан. Би тэгээд боолцлогдсон гэж бодсон. Гэтэ эзний осхог тэдэндээ хамт байсан. Хаяа бидний амьдралд асуудал тохиолдох үед эзний сахилгацуулалт нь бидний амьдралд байх үед биднээс асуудал үүснэ. Эзэн та намайг хайчна уу? Эзэн минь би хүснээх гуйсан шүү дээ. Хүссэн шүү дээ. Хичээсэн шүү дээ. Хэснээ олон жил би таны төлөө үйлчлэлээ дээ.
Тэгээ одоо ингэж би хаягдчихсан юм уу? Одоо ингэ миний амьдралд ийм хэцүү асуудал тохиолдоод байх юм уу? Ийм зовлонтой байх хэрэгтэй юм уу? Эзний сайн сайхан бидний төлөө ажилладаг. Гэхдээ тэр сайн сайхан дандаа бидний хүссэн шиг байдаггүй. Ибн номын 10 дугаар бүлгийн 4-р эшлэлд юу гэлээ? Нүглийнхаа тэмцэл таанс цус уусах хөтлөө тэмцээгүй гэж хэлсэн. Бидний амьдралд байгаа нүглийн асуудлуудыг бидэнд шийдэхийн тулд эзэн бидний дунд ажилладаг. Бидний зүрхэнд ажилладаг. Бидний амьдралдаа ажилладаг. Тэгээ бид эзэн та миний амьдралын эзэн, та намайг хөтлөн дагуулах болтугай гэж залбирдаг. Тэгээ эзэн хөтлөн дагуулахдаа заримдаа биднээс байгаа нүглийн асуудлуудтай минь тулдаг. Яагаад гэвэл эзэн нүгэлтийг хизээч хамт зогсдгүй маа. Тэгээд сахилгажуулалтын тухайд өвдөлттэй байдаг. Гонигтай байдаг. Цөллөгт байгаа түмэн найдваргүй болсон. Гэхдээ таас түүхийг мэднэ. Тэд цөлгөөс буцаад ирсэн. Энэ түүхийн эцэст нь энэ цөллөгт явсан бүх хүн буцаад Иерусалимд хүссэн. Эзэн биднийг цөллөө хөтлсөн бол бид цөл дундсан түүнтэй хамт зогсох ёстой. Гэтэ заалаа хүмүүс эзэн тэднийг цөллөлөө хөдөлж байна гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Хаяа биднээс өгөөд зогсоод эзэн миний амьдралд яг юу хийгээд байгаа вэ гэдгийг хамгийн сайн мэдж байгаа эзнээсээ асуух нь зүгээр юмсаг. Биднээсийн Библийг мэдлэх, Бухны талаарх ойлголт, эзэн надад сайныг өгнө гэсэн амлалтууд, бидний амьдралд номлогддог номлолууд, олон зүйлүүд биднээсийг заримдаа зүгээр эзэн яг юу хийгээд байгааг ойлгохоос маань хол хөдөлт юмсаг. Би яг энэ хэсгийг уншихтаа би тэгж бодсон. Эзэн өнөөдөр намайг сахилгажуулчихсан бол би сахилгажуултыг галс ойлгоод суулцах юмаа суулцаад хаях юмаа хаяад тэгээ эзнийхээ сүнстэйгээ хамт энэ бүгдийг даван туулах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй би яагаад надад ийм юм тохиолж байгаа юм? Яагаад би ийм байх ёстой юм? Яагаад миний амьдрал ийм байгаа юм? Яагаад надад түүнд байгаа надад байх байгаа юм? Би яагаад өвдөх ёстой юм? Бидэнд ийм асуултууд зөндөө олон байгаа. Танд зүтдээ дээгүү танаа цолооны пастууд ч байгаа. Хүн болгонд байгаа. Гэтэ бид нэг зүйлийг мэднэ. Эзэн миний амьдралыг хөтлөн дагуулдаг. Тэг хөтлөн дагуул заавал ногоон бэлчээт дөлгөн усны дэгдүү. Сартлаасан уусны жимстэй мод болос намайг хөтлөх албатай биш. Хэвээ миний амьдралаас дастагдах ёстой, хаягдах ёстой. Тэгээд идэгдэх ёстой, хүсэх ёстой зүйл байгаа бол бид энэ зүйлдээ эзэнтэй хамт даван тулахад бэлэн байх. Тэг цөллөгт байсан хүмүүс найдвар алдсан. Харин Иерусалимд үлдсэн нь бид бол тогоондтой байгаа. Бид бол яг л нөгөө нэг дахилчийн хамгийн сайн махыг тогоондтой цандагч та тийм ээ. Тэр сайн мах нь бид юм аа гэж тэд бодсон. Гэтэ эзэн бол эзний төлөвлөж байгаа төлөвлөгөө, эзний хүсэж байгаа хүсэл, түүний бодож байгаа бодол нь тэднийхээ сондоо байсан. Тиймээс эзэн юу хийж байгааг би ойлгох нь эзэнтэй хамт маань тусалдаг. Хижээч гэж аал түмэн хүлэн зөвшөөрч чадахгүй зүйл нь Иерусалимын хүмүүс эзний осгоо авагдаад цөлд байгаа ард түмлөө очно гэдэг хижээч ойлгож хүлээж авмаагүй зүйл байсан.
хизээж байж боломгүй зүйлс. Гэхдээ эзэн тэгсэн. Эзэн цөлд байгаа ард түмнийгээ зүтгэсэн. Иерусалимд байгаа үлдгэсдийг бид хаансыг удахгүй явуулна гэсэн. Гэтэ эзэн хэлсэн. Хойно үдгээ эсэлтэй. Хань ойготом жигсүүт юмсынхан аас зүхэндээ хөтлөгдөх хүмүүсийн замлыг би толгойд нь буулна гэж эзэн бухан айлдаж байна. Та эзний сахилгацуултыг битгий хөнгөд одоо. Та эзний сахилгацуултыг битгий үл осгоо. Хань та сахилгацуултын дунд байгаагаа мэдж байгаа бол эзний таны дотор хэлбэцүүлж байгаа хэлбэцүүлэлт таныг сахилгацуулж байгаа сахилгацуулалт таны хүсэж байгаа тэр зүйлийг олцгаад эзэнтэй хамт даван тулаа. Хань эзэн таны амьдралд хамгийн сайныг өгдөг гэтгэв. Тэр сахилгацуулалтын тухайн үедээ зовлонтой мэд боловч Ом номын 12 бүлэгтээ юу хэлсэн бэхэ? Бүх сахилгацуулалтын тухайн үедээ баяхойтой бус хан уугасуутай мэд санагдус даан энэхүү тасгалдсан хүнд төгс байдал болон байдлын амаа амгалан бүхий үс юмсыг гаргаж өгд юмаа гэж хэлсэн. Та ямар нэгэн хэлбэлзүүлэхтэйгөө төгс нэгэн болвол тань ямар ч алдаа тутагтал байхгүй бол эзэн таныг сахилгасуулахгүй байж магадгүй юм л да. Гэтэ би мэднэ. Бидний дунд хинэн ч эзнээс сахилгацуулахгүйг тийм төгс бис гэдгийг би мэднэ. Тиймээс эзний сахилгацуулалт таны амьдралд хүсэхэд тэг хэлбэлзүүлэлт нь хүсэхэд эзэн магадгүй таныг чөллөх дагуулсан магадгүй заримдаа эзний тэр сахилгацуулалт нь уугасуутай мэд санагдсан ч бидний итгэх зүйл нь эзэн сайныг хийж чадна. Израилийн ард түмэн чөлөөлөлт явсан. Гэтэ тэд буцаад Иерусалимд хүссэн. Тэд буцаад хүсэхдээ дахиад сүмийг босгон байгуулсан. Дахиад Иерусалимын ханан хэмээг боссон. Эзний осгоо тэдэнтэй хамт байсан. Эзэн чөлөөлөгдсөн тантай хамт байдаг. Зовлон дундсан эзэн тантай хамт байх. Иерусалимын сүнссэн тантай хамт байх. Та хаана байхын чухал биш. Эзний осгоотой хамт байхын чухал. Эзэн үүнийг хүсэж байгаа. Тиймээс би таныг эзний хаамн дахиад нэг бодоод хэлчихье. Эхэзэн таныг хаа хөдөлж байна вэ? Тэгээд та эхэзэн та яг одоо миний амьдралд юу хийж байгаа вэ? Түүнээс асуу. Эхэзнийг юм бодсон та хань ондоо нэг зүйлийг бодож байгаа бол эхэзний хүслээс ангид зүйлийг үлдэх нь нүгэлгэж Библи бидэнд хэлцэлдэг. Хамтаа эзнийхээ өмнө залбирцгаая.